За сайн байцгаана уу Мистер Falcon пэйж утас Наранжин бөөний төвийн тоглоомын бөөний төвийн гадаа ирсэн байна. За ийш ингээ харуулчих. За тэгээ тэр арын хүмүүс сонсож байна уу? Ирсэнд баярлалаа. За тэгээ бүх хүмүүст бэлэгтэй шүү заа ёо. За чигсэн үү за. За чигсэн үү за дараа. Хурдлах дараа. Чигсэн үү за дараа. За тэндээс ч бэлгээ аваад гараа заа. Тавуулын дараалал чадсан хүн бол энэчнээс тэ энэ бэлэн мөнгийг авах юм ихтэй болж байгаа байхгүй юу? Энэ контентыг үзчихсэн мэт тэ нэг ихтэй татсан шүү дээ. Тэ. За татсан шүү. За. За чадсан гоо. За наа мөнгө авч болно та. За. Сэп. Хурдна шүү. За чадсан. За. За тогтоосон шүү. За зүг. Наа мөнгө чи яв. За хоёр дахь нь. Чамд ахын дараа амжилтаараа энэ чараа бэлэн мөнгө шүү. Хоёр. За. За ахтуудаараа. За. Яа. Ай. За шууд нэг л татсан. Шууд нэг л татсан шүү. Чи хүүхдэд тавьж байгаа үсчихэж нэг. Чи юу чадчаараа гэдэг юм. Ингээ харах юм даа. Ингээ зөө. Тийм байна. Тийм чадан да. Тийм шин дөр. Яа. Чигсэн гоо. Амархан. Ийг нь олох юм бол маш амархан. Огтус. Ай. За биднес байхгүй. Тийм ээ, ястаа боём болж байна. Чадсан араа. Бид нар байхгүй гэж яриад ирсэн саятай. Тэгс чи болж байгаа шүү дээ. За та намайг аавна. За. Энэ чинээс ингээд бүгдийн татчвал энэ мөнгө таних шүү дээ. За тэр дахиад татсан. Батнаа. Тэгээд бол хинч тогтоочдөг чи. Бүгд тогтоох байхгүй юу? Тэгэхээр шууд огцон тогтчихсан шүү зэ. За дараагийн. За. Чадсан байх юм. За тэндээс ч тоглоомоо аваа. За чадсан юу. За, дуусчихаа тий. За тэгээд цаг гаруй үйл ажиллагаа болсон байна. Энд чинь 60 минутын бичлэг болсон байгаа юм байна. За ингээд ямар ч байсан ирсэн бүх хүмүүсийг бэлгийг нөгөөд явуулсан. Тэгээд дээрэс нь бас зоосыг маань татах энэ удаагийн бас тийм амжилттай хүн бол гарч чадсангүй. Тэгээд яг хөө одоо ажилчдаар нь татуулаад үзье. Наранжин бөөний төвийнхөө одоо тий хамт олноо татуулъя гэсэн бас бодол байна. Яг нь Наранжин бөөний төвийн хамт олонныхон өөрсдөө татчих хооронд хүмүүс орж ирвэл бас дахин татуулъя гэсэн ийм бодолтой байна шүү. Тэгээ Наранжин бөөний төвийг өнөөдөр зорж ирсэн бүх хүмүүс өөрсдөө таарсан тий өөрсдөөсөө сонголттойгоо одоо бэлгээ аваад ингээд гарсан байгаа. 100-аар гэдэг чинь 2 бодлого чи 200 бодлоо гэсэн. Одоо чи талан байхгүй болсон ба шүү. Тэгэхээр чинь бараг 400-500 хүн үйлчлүүлсэн байгаа байхгүй нүгээр ирээд. За ингээд Наранжин бөөний төвийнхнийг одоо өөрсдөр нь татуулж үзүүлье. За шууд татчих уу. За тэгээ. За шууд татчих. Ай. Мотор тавья. За. Чатсан. Яа. Гурыг нь татчихсан шүү дээ. Ямар ондог юм. Ай. За. Хотлоо шээ. Би тэрийг хичээх. За мөнгө авах штэ. За.
За шаава. За. Шатцсан шин тогтсон доо. Оо хатсан. Оо. За супер те хамгийн сүүлийн үнэн шахав юу те. Яа за ингээд энд бол ямар ч нэгэн маргаан байхгүй. Ерөөсө авиас чадвараар сорж байгаа шүү. Чи бүр хурданлаа гастай байхгүй хурдан. За ямар ундаг юм. За энэ мөнгө одоо тэгээд Наранжин бөөний төв дотроо үлдэхээр боллоо. Тэгээд нэр хэм блэ? Бямбцул. За Бямбцул маань одоо авиас чадвараад ажиллаад энэ олон 4-500 хүн дотроос хамгийн сүүлд нь орж ирээд хамгийн сүүлд нь татчихлаа штэ. За мөнгө аваарай. За ингэж Ямар гоё юм бэ те? энэ Яа. За. Энэ нэр үнэхээр гоё үйл ажиллагаа болж чадлаа шүү. За бүгдээ хадгалчихараа манайхаа. Яа. Гоо яатчгүй хамгийн сүүлийн хүн те. Хамгийн сүүлийн хүн өөрөө татаад ингээ авчихсан нэр үнэхээр гоё юм а те. Би ихтэй өөрөө боо. Яа. Өнцөг байх гэж бодсон. Ингээ дүнг сайхан ингээ бичгэн дээр за ингээ энэ удаа татаж чадсангүй. Тэгээ дараагийн удаа одоо те хаан таарлах нь тэр үед ингээ зоосыг тогтоогоод мөнгөний аваарай гэжсэн чинь хамгийн сүүлийн хүн ингээ татаад авчлаа. Тэгээд энэ 4-500 хүнд ингээ тасралтгүйгээр үйлчилсэн нэр маань Бямбцул. Бямбцул маань ингээ 4-500 хүн гадна дотор одоо энэ зохион байгуулалтыг хийж явж байгаад хамгийн сүүлд орж ирээд өөрөө ингээ яг тасралтгүй ингээ 5 удаа татаад энэ хүн мөнгөний эзэн болж чадлаа. За баяр хүргэе манайхаа. Яа, гоё те. Үнэхээр гоё. Тэгээд хамгийн сүүлд татаад авчтий. Наранжин бөөний төвд одоо хизэнээс хойш ажиллаж байгаа юм. Би одоо баг сар гараа ажиллаж байгаа. Сар гараа ажиллаж байгаа. Шинэ ажиллаж юм биш үү? Тийм. Өнөө зуны амралтаараа ирж ажиллах гээд ирсэн. Саяхан нэг 20 хоногийн өмнө бас нэг галын тийм юм гарсан шүү дээ. За, тэр цаг хугацаанаас хойш ер нь бол нэг тодорхой хэмжээний баярт үйл явдал, бөөндөө орилох те, бөөндөө энэ стресс одоо эмоц гаргах энэ үйл явдал бол гараагүй байсан байх гэж би таамаглаж байна. Тэгээд сая яг энэ эмоц гарч чадсан гэж бодож байна. Ахаа гарсан. Чи тэгээд энэ Наранжин бөөний төвд одоо тэр галаас хойш хамт олон дотор чинь хургасан байсан. Тэр одоо зүйлийг нь үргээж өгч ялагч бол чадлаа. Тэгээд чамд бас баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн контентыг хийхэд бас бүгдээрээ ингээд хамтарч одоо энэ том зүйлийн ард гарч чадлаа. Тэгээд та бүхэн маань мундаг байлаа. Тэгээд өнөөдрийн контентыг хэдүүлээ маш гоё даван туулж амжилтаагаар зохион байгуулж чадлаа. Тэгээд баяртайгаа үзэгч нартай далдаарай.